Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Airbus компанитай холбоотой асуудлууд дэгдэж болсон. За ялангуяа тус одоо Airbus компани онгоцнуудын найдвартай байдалтай холбоотой асуудлууд гарах болсон. За хамгийн сүүлийн жишээ нь нарны цацраг буюу хит одоо нарны радиацийн улмаас онгоцонд байгаа компьютеруудад нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулга гарсан. За үүний дараагаас эхлээд Airbus компани одоо үйлдвэрлэсэн онгоцнууд төрөх хугацаагаар газардуулах аргагүй байдалд орсон байна. За гэвч бол хэвийн үйл ажиллагаанд иргэн орсон гэдгийг мэдгдсэн. Франц төвтэй Airbus компани A320 онгоцнуудынх нь 6000 орчим нь энэхүү одоо газардуулгын анхааруулга төрсөн бөгөөд ихэнх нь програм хангамжаа хурдан хугацаанд шинжлэх шаардлагатай болсон гэж мэдгдсэн. 900 орчим хуучин онгоцонд компьютер шалгах шаардлагатай байгаа юм байна. Нэм гарагт Францын тээврийн сайд Филипп Таборт 5000 гаруй онгоцны шинжилэл маш сайн явагдсан бөгөөд 100-аас 100 тонны онгоц шинжилэлт хийх шаардлагатай байгааг мэдгдсэн. Airbus компани гүйцэтгэх захирал Guillaume Poré мэдгдэлтэй логистикийн бэрхшээл саатал гэж үүнийг нэрлээд энэ одоо зүйлийнхаа төлөө олон нийтээс уучлалгүйсэн байна. За тэрээр шинжилэл апдейт хийх ажлыг аль болох хурдан дуусгахын тулд багууд ажиллаж байгаа гэж хэлсэн. Бэм гарагийн өглөө Францын Charles de Gaulle онгоцны буудлаас Air France одоо компани үзэмжлийн хэд хэдэн нислэг бол хойшлогдож эсвэл цуцлагдсан байна. American Airlines үйл ажиллагааны саатал гарах төлөвтэй байгаа гэж мэдээсэн боловч шинжилтийн дийлэнх нь Бэм гарагт хийгдэнэ гэдгийг хэлсэн байна. Delta Airlines компани мөн үйл ажиллагаанд нүүцүүлэх нөлөөг хязгаарлагдал байж болно гэж үнэлж байгаагаа мэдгдсэн. Их Британий иргэний нисхийн газар тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа агаарын тээврэг компаниуд шинжилт хийхээр шүнжин ажилласан. Агаарын тээврийн хөдөлгөөнд ноцтой нөлөөлөөгүй гэж мэдгдсэн. Лондонгийн Gatwick нисэх буудал дээр зарим нэгэн дасалт гарсан талаар мэдсэн. Харин Heathrow нисэх онгоцны буудал ямар нэгэн агаарын нислэгийг цуцлах үйл ажиллагаа явагдаагүй байна. Манчестер хотын нисэх буудал дээр ноцтой асуудал гарах төлөвлөгөө гэж бас мэдгдсэн. Лутоны нисэх буудалд хүлээгдэж буй өөрчлөлтөд нөлөөлөл байхгүй гэж мэдэгдэл гарсан. British Airways болон Air India компаниуд энэ асуудлаас болоод тэмчих нөлөөлөлд ороогүй гэсэн. Бэм гарагт EasyJet компани ихээхэн тооны онгоцондоо шинжилгээ хийх ажиллагааг дуусгасан, хэвийн ажиллагаар төлөвлөж байгаагаа мэдгдсэн. Wizz Air мөн шөнийн турш шинжилэлт апдейтуудыг нэвтрүүлсэн хэвийн ажиллаж байгаа. Австрали хямд тусар агаарын тээврийн үйл ажиллагааг санаачилдаг одоо Jetstar компани хувьд 90 нислэгээ үүнээс болж цуцалсан байна. За тэдний онгоцны ихэнх нь одоо шинжилэлт апдейтэнд орсон боловч амралтын өдрүүдэд зарим нэгэн дасалдал гарах төлөвтэй байна. Air New Zealand компани A320 онгоц нь газардуулсан боловч шинжилэлт дуусны дараа бүх ажил бол эхэлсэн гэж мэдгдсэн. Airbus компани Америкийн нэгдсэн улс Мексикийн хооронд нисэж байсан JetBlue Air компани 10 сард бол гинт өндрөө алдсан үйл явдал гарсан. За үүний дараа ослын газардлага хийсэн. За уг асуудлын дараагаар усвал компьютертэй холбоотой асуудал байгааг илрүүлсэн. За доор хойж үүнээс болоод 15 хүн тухайн үедээ гэмтэж бэртэж байсан. За тус компани онгоцны өндрийг тооцоолдог тооцооллын програм хангамжинд асуудал байгааг тогтоосон. За өндөрлөг газарт нарнаас бол үе үе ялгардаг хүчтэй радиацийн туяанаас болоод өгөгдөл гажуудалд ордог болохыг тогтоосон байна. Airbus компани үйлдвэрлэдэг A320-аас гадна тус компани хамгийн их борлуулалттай онгоц болох A318, 319, 321 загваруудад мөн одоо энэ нарны хүчтэй радиацид нөлөөлдөг болох нь тогтоосон. За шинэ компьютер одоо энэ онгоцуудад тавьж байгаа. За хуучин онгоцууд бол хуучин одоо газардуулгатайгаа хэвээр ажиллаж байгаа юм байна. За солих хугацаа нь бол компьютерийн бэлэн байдлаас шалтгаална гэдгийг тус компани зүгээс мэдэгдэж байна.